Шинжлэх ухаан таны мэдхүйн Одмөндөр сувг үзэг сонсогчид та бүхэндээ сайн сайхныг хүсэн мэдчилж байна. Дэлхийн сууднууд нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. Та бүхэн маань нэвтрүүлгээ NTV телевиз болон Одмөндөр радио 83.3 107 гэсэн хос долгионоор хүлээн авч сонсож байна. За энэ удаагийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар бидэнд формалдыгийг дагуулаагүй эрүүл хавтанг санал болгож оруулж ирж байгаа Iron Circle компани за мөн Одмөндрийн алтан гишүүд маань ивэнтэд оролцож байна. За студид Хятад улс Ланжаа хотоос Бэлгүүн за Цэнгэл хоёр нар студид бэлэн болсон байна. За өнөөдрийн сэдэв бол Нобелийн шагналтнуудын гэр бүл. За өдрийн мэндэ. Өдрийн мэнд сайн байцгаана уу. За тэгэхээр яг Нобелийн шагналтнуудын гэр бүл гэхээр шууд Мари Кюри санаанд ч орж байна уу тий. Ааха. Гэр бүлээрээ гэдэг шиг. Тий, ер нь бол яг одоо ингээд жинхэнэ нөгөө нэг жинхэнэ ч гэжтэй яг шинжлэх ухааны бүр юм хорхотой гикүүдийн тий хүмүүсийн дунд бол Мари Кюри тэгээ Нобелийн шагналтнуудын гэр бүл гэх юм уу шууд Мари Кюригийн Кюри family Кюригийн гэр бүл орж ирнэ. Тэгээ би болохоор анх бүр ингээд айгүй хожуу мэддэг болчихсон Мари Кюри гэдэг эрдэмтнийг. Яг нэг амар нөгөө нэг хүүсээр нь ялгаж байгаа биш шүү. Зүгээр нөгөө Эйнштейний тухай намтран уншиж явж байгаа мэддэг болсон юм. Тэгээ хамгийн их ингээд мэддэг болсон нь юу гэсэн гэхээр Львов гэдэг Оросын зохиолчийн Эйнштейн гэдэг намтар Эйнштейн гэсэн нэртэй намтар ном байдаг байхгүй. Тэрийг 10 жилдээ уншаад тэгээ тэр нэг юм инээдтэй юм болсон юм. 10 жилдээ охин сайн болчихгүй юу? Тэгсэн нөгөө охин чи хагасаа бүтэнсэн дандаа номынсаа ордог. Тэнгүүт нөгөө охинтойгоо таарах гэд номынсаа орд юм байгаа зү тэ. Тэгснэ нөгөө номынсаа орчингууд яг ингээ хичээлээ хийгээд сууя гэхээр нэг юм сонирхол төрөхгүй. Угсаал жоох хөвгтэй байгаа юм чи тэ. Тэнгүүтээ янз янз ном унших гад. Тэгээд за ер нь Эйнштейний тухай намтар ном байд юм болов. Би чи Эйнштейний тухай ном ганцхан нөгөө хүүхд залуучуудын нэвтрхий толноос л уншиж ирсэн намтрыг. Тэгээ бүр яг ингээд амьдралын ингээд задлж детейлчилсэн ном уншмаар санагдаад. Тэгээ каталогийн нэг бүтэн нэг 2 цаг ухсан юм а. Тэгж яхахта энэ харьцангуй онлын тухай нэг 2 ном. Тэр нь бол нэг юм физикийн ном биш. Нөгөөх нь нэг энэ Львов гэж зохиолч Эйнштейн гэдэг нэртэй номыг уншаад. Тэгсэн тэрэн дээр Эйнштейний намтрыг уншиж явж байгаад Мари Кюри гэдэг эрдэмтдтэй танилцсан чи ийм хэсэг гардаг байхгүй. Мари Кюри гэр бүл Эйнштейнийг оройн хоолнд өрчлөлтэй гэртээ. Эйнштейн тухайн үед нь Парист явж таарсан л байгаа юм. Тэгээ орой хоолнд ураад тэгээ ингээл хоол идэл суугаад тэгсэн ингээ Эйнштейнээс асуухгүй ингээд за таны ингээд одоо л те хоол ямар байна гэдэг чим ингээл бид нар хүмүүсийн гэрте хоолнд урахаараа тэгэл асуудаг штэ те хоол болж ийн юу идэхий гэдэг ч юм уу те тэгээ сэтгэлдээ асуусан чинь манай хүн би ингээд нөгөө нэг гимназид сурж яснаас хойш баг анх удаага дахиж ийм амар юм хатуу те юм дүрм журамтай ийм мэдрэмжийг авч ийн. Яасан гэхээр Кюрийн гэр бүл айгүй юм хатуу дүрм журамтай гэр бүл байсан гэж байгаа. Орой хоолны цаг бол яг л одоо 6-аас 8 бол 6-аас 8 те. Тэгээ яг ингээл хоолыг зөв одоо нөгөө монголчууд хоолоороо тоглож болохгүй гэдэг штэ. Тэр шиг хоолоороо тоглож болохгүй гэдэг шиг тийм дүрмүүдтэй байсан. Тэгээ юм гимназид сурсанаас хойш анх удаага тийм юуг авлаа. Мэдрэмжийг авлаа гэж Эйнштейн хошигнож хэлсэн гэдэг. Тэгээ тэр үед би Мари Кюриг ямар хүн гэж төсөөлсөн мэхэр юм айгу хатуу тий дүрм журамд баригдсан яг л нөгөө юм классик дээр үеийн одоо хуучны тий эрдэмтэн тийм маягаар ингэж төсөөлсөн. Гэтэл дараа нь Мари Кюригийн яг өөрийнх нь намтрыг өөрийнх нь баг охин бичсэн юу нь байдаг. Нэг ном байдаг. Тийм, ном нь байдаг Мари Кюри гэдэг. Зааш баг охиных нь нэр хэм блэ? Хоёулаа хоёр дахь хэсэг дээр баг охиных нь тухай илүү ярих учраас одоохондоо яг нэрийг дуртахгүй орхич. Эвен Жолиа Кюри гэдэг ш тахна. Тийм, Эва тий. Эва. Тийм, тэгэхээр Эва Кюри өөрөө бичсэн юм ном нь байдаг. Тэр номыг уншсан чи яасан хэр шал өөр мэдрэмж авч байгаа. Ерөөсөө энэ хүн чинь яг энэ тэр Эйнштейний ингэж тий хочигнож тодорхойлсон шиг тийм амар хатуу дүрм журамд баригдсан тийм хүн биш байсан. Гэтэ тийм дүрм журамд бас баригдахаас өөр аргагүй нөхцлүүдэд өссөн хүн байгаа байхгүй. Тэгэхээр манай Мари Кюри бол өөрөө анх Мария гэдэг нэртэй. Багт нь өөрийг нь Мания гэж дууддаг байсан. Тэгэхээр Мания Сколодовская гэдэг энэ эмэгтэй маань өөрөө Сколодовская гэдэг гэр бүлд 1867 оны 11 сарын 4-ний өдөр Польшийн Варшав хотод төрсөн. Англиар Warsaw гэдэг тийм монголоор Warsaw хотод төрсөн. За энэ цаг үе бол өөрөө Польшид жоохон хэцүү үе байсан. Яг тэгэхээр Польш өөрөө Оросын одоо тийм дэглэмээр явж ирсэн буюу Оросын харьяаны улс маягийн улс байсан. Тэгээд Оросууд айгүй Польшуудад хатуу ханддаг. Мөн ер нь л
Европын бусад улсууд өөрсдөө Польшуудад жоохон хатуу ханддаг. Тэгээ бүр Оросууд ингэдэг байсан байна. Польш хэлээр Польш хүмүүсийг яриулдаг. Ямар нэгэн 10 жилийн сургуульд сурах юм бол тэр нь Орос хэлээр байдаг. Тэгэхээр чи ингээ хэцүү шттэ тий. Манай монголчуудыг нэг одоо ямар нэгэн улсын захиргаанд оронгуудаа монголоор ярьж болохгүй гэх юм бол хэцүү шттэ тэр чи юу гэсэн үг юм тий. Амар том дарамт байгаа байхгүй. Тэгэхээр ийм хэцүү цаг үед өссөн манай. За бас нэг хэцүү нь юу гэхээр энэ гэр бүл өөрөө 5 хүүхэдтэй гэр бүл байсан. Манай 5 дахь хүүхэд нь болж төрсөн. За аавч хоёулаа 10 жилийн сургуулийн багш байсан. Аав нь бол математик, физикийн багш хүн байсан. Ээж нь эмэгтэйчүүдийн хувийн сургуулийн захирал хүн байсан. Эмч тэгээд захирал хүн байсан байна. Ингээд энэ хоёр ерөөсөө ингээд ийм ажилд махруу хүмүүс. За яагаад ажилд махруу юм гэсэн чи тэгэхээр аргагүй. Нөгөө Оросын одоо дарангуулал орж ирээд тэгээд тодорхой хэмжээнд манай Мари Кюригийн гэр бүл тийм манайгийн гэр бүл нь Польш одоо үндэсгэг үзэлтэй учраас одоо сургуультай тэдэн цагт багшлах хэрэгтэй энэ төр гэдэг юм одоо хориг тавиад эхэлчихдэг. Айгүй хэцүү. Тэгэхээр ингээд цалин бага авна. Тэгэхээр амьдрахад айгүй хэцүү байдалд орсон ийм гэр бүл байсан. За мөн одоо бас нэг түүхийн баримтны яасан гэхээр аав нь одоо тэг гэр бүлээл өөдөн татах гал ингээд инвестмент хөрөнгө оруулалт хийсэн чинь буруу хөрөнгө оруулалт хийгээд энэ гэр бүл ингээд айгүй мөнгөгүй болцсон. Тэгэхээр айгүй мөнгөгүй байсан ийм гэр бүл. Тэг хүүхдүүдээ нөгөө хөвгүүдээ шууд багаас нь л ерөөсөө тий 10 хэдтэй жоохон байхаас нь л ажил хийлгүүлж эхлээл тэгэл ийм ажил хийлгүүлж тэгж ингэж мөнгө олдог ийм гэр бүл байсан ба. За энэ гэр бүл манай ийм мания төрсөн. За нэг асуудал нь ингээд сая харах юм бол угаасаа багасаа ийм жоохон тий мөнгөний асуудалтай санхүүгийн асуудалтай гэр бүл төрсөн ийм ихтэй. Гэхдээ дээрэс нь яг сургуульд сурах ихээр бас болж өгдөг. Энд чинь нөгөө эмэгтэй хүүхэд төрсэн. Тэгээ эмэгтэй хүүхэд бол тухайн үед бараг л ийм сүмийн маягийн боловсролыг олж авдаг. Математик, физик сурах юм бол хэцүү, айгүй хэцүү байдаг. Тэгээд энэ хүүхэд мания өөрөө аавынх нь тусламжтай л ер нь математикийн хичээл, физикийн хичээлийг сонирхдаг. За тэр дунд аав нь юу анзаарсан бэ гэхээр Мари Кюри маань багада юм онцгой бүр ойлгох чадвартай, юмыг ингээ маш хурдан ингээд ойлгодог, тийм маш хурдан тогтоочдөг. Тэгээ бүр ингэдэг байсан гэсэн. Ямар нэгэн ингээл анги донд нөгөө бид нар жоохон багт шүлэг уншуулдаг байсан шүү дээ. Тэр шүлэг уншуулж байгаа хүүхд ер нь л нэг юм одоо нөгөө ойдогтолт сайтай нөхрөөр шүлэг уншуулдаг байсан шүү дээ. Тэр шиг маниагаар ерөөсөө агиух шүлэг уншуулдаг байсан гэж байна. Тэгээ зарим түүхчид энэ нь өөрөө бас маниад жоохон юм буруугаар нөлөөлсөн одоо тэг хэцүүгээр нөлөөлсөн байж магадгүй. Яг гэсэн чинь эмэгтэй хүүхэд тэгээ ингээд анги хамт олонны өмнө тэгээ юм л болвол ингээд дуудагдаад шүлэг уншдаг тий. Тэр нэм сэтгэл зүйд нь тодорхой хэмжээнд нөлөөлсөн байж магадгүй гэж үздэг. Яагаад ийм зүйл сэтгэл зүйд нь нөлөөлсөн байж магадгүй бэ гэж харах юм бол ээж нь тухайн үед сүрийн өвчин тусцсан. Тэгээд амар айдаг би энэ сүрийн өвчнөө хүүхдүүдтэй халтаачих үү гэж айдаг. Тийм болохоор ингээ хүүхдүүдэд тэрвэрдгүү, хүүхдүүдэд үнсдгүү, хүүхдүүдтэйгээ нэг өрөөнд байхдаа ингээ 1 метрийн зайд сууж агаад харилцдаг ийм байсан байхгүй. Тэгэхээр энэ мания бол өөрөө хамгийн бага тий охин болоод төрсөн. Тэгсэн чинь маниаг төрөөл ээж нь ажил хийхээ болсон. Одоо нэг хүүхдүүдтэй анхаарал хандуулахад гэртээ байдаг. Гэтэл хүүхдүүдтэй анхаарал хандуулахад гэртээ байхдаа энэ хүн чинь тийм дүрм журамтай болчихж байгаа байхгүй тий. Тэгээ эндээс ерөөсөө манай Мари Кюри маань өөрөө яг юм ээжийн тийм нөгөө ээжийн их үрийн харилцаа гэж байдаг шүү дээ. Тийм хайрыг мэдрээгүй өссөн байж магадгүй юм байна. Ер нь л ингэж өссөн юм байна. Энэ нь өөрөө энэ эмэгтэйг ирээдүйд юм жоохон хатуу тийм юмд агуу хатуу ханддаг юм болоход нөлөөлсөн юм байна гэж үздэг юм байлээ. Мөн манай мания өөрөө сургуульд сурж байхдаа давхар ажил хийдэг байсан. Одоо нөгөө багшилдаг байсан ба. Нууцаар багшилдаг. Нууцаар тэр одоо сургуулийн охтуудад уншихыг зааж өгдөг, математик, физик, шинжлэх ухаан зааж өгдөг байсан байна. Тэгэж бас мөнгө олдог. За ингээд өөрийнх нь бага насны иймэрхүү маягаар өнгөрсөн. Тэгээ 5 настайд нь харамсалтай нь ээж нь нас барсан. За энэ нь өөрт нь айгүй том одоо цохилт үзүүлсэн гэж үздэг. Ягаад тэгэхээр аав нь бол атеист хүн байсан байхгүй. Аав нь ямар нэгэн байдлаар шашинд итгэдэггүй хүн байсан. Ээж нь бол өөрөө Польшийн католик шашинтай хүн байсан байна. Тийм айгүй сонин хоёр юм ертөнцийг үзэх үзэлтэй хоёр хүн ингээд хайраараа нэгдээд нийлцсэн байгаа байхгүй тэнцээ. За тэгсэн ээж нь өнгөрсөн чинь тухайн үед чинь бол одоо нөгөө эмнэлэг гэдэг маань өөрөө сүмийг дагаж байдаг байсан шүү дээ тий.
Тэгэхээр Мания тийм ээж баг нь шүү. өнгөрсөн айгүй хүчтэй нөлөөсөн юу байсан гэхээр Мания бол ерөөсөө Мания гэж манайхан бид нар Мариегаа л яриад байгаа шүү. Тийм Мания штэ маань Мания. бурханд итгэхээ болоод илүү агностик үзэлтэй болсон юм. Яг амар хатуу атеист биш. Гэхдээ илүү юм агностик үзэлтэй болоод магадгүй те байж магадгүй. Гэхдээ би нэг амар үгүйсэхгүй. Гэхдээ би энэний зарим юм хүлээж авахгүй те. Тийм агностик үзэлтэй. Тэсээ ерөөс юм жоохон 10 те 5-таад нээж нь өнгөрөөл айжмар тэр үзлүүд суусараад 16 та гимнац лицейгээ төгсөхдөө агностик үзэл нь бүрэн суудсан юм ихтэй болсон. За ингээд төгсөд их сургуульд орох хэрэгтэй боллоо. Энэ хүүхэд мөн өөрөө 10 жилдээ хим физикийн шинжилх ухаанд айгүй дуртай болоод тэгээ их сургуульд сурах болсон чинь боломжгүй. Ягаад тэгэхээр аав нь их сургуулийн төлбөрийн төлж чадахгүй. Дээрээс нь ах нар нь те гэр бүлийнх нь одоо нэг ах дүүс нь төлбөрийн төлж чадахгүй. Ийм асуудалд орсон. За тэгээд Мания юу шийдсэн бэхээр энэ айгүй одоо ийм логикийн хувьд тэгээ айгүй юм бодож тактиктай шийдвэр гаргасан байгаа юм. Тэр нь яасан гэхээр ихчээгээ одоо тий Парис руу сургуульд явчихаа. Ангахаар сурсан их чинь сургуульд явчих. Тэр хооронд чинь би ажил хий. Тэгээ би чадхаараа ажил хийгээд чиний төлбөрийг өгье. Чи ингээд 2-4 жил сурчих. За дараа нь чи харин ажилд ороод миний төлбөрийг буцаагаад хий. Тэ би Парис руу сурахаар очив. Ийм бүр гэрээ байгуулсан байгаа байхгүй. Яг гоо тийм энэ тодорхой хэмжээний манай дүү бит хоёртой төстөө. Иймэрхүү юм гэрээ байгуулсан. Тэгээд дүүгээ Парис руу ангахын одоо эмч болгохоор сургуульд явуулаад за өөрөө бас айгүй дажгүй эн чинь нөгөө ухаантай хүүхэд учраас өөрийг нь мэддэг гэр бүлүүд айгүй мэддэг. Тэгээ ингээд гэрийн багш хийдэг байсан маа. Тэгсэн чинь бүр ийм жижиг хотын одоо тий захирагчийн туслах маягийн ажил хийгээч гэж санал ирсэн. Тийм хоёр ажлыг хийдэг байсан. Гэхдээ харамсалтай нь энэ хоёр ажлыг хийгээд ерөөсөө дүүгийнхэн төлбөрийг чүмээ төлөөд өөрийнхөө хоолны мөнгөтөө золгоод тэгэл таардаг. Ерөөсөө багасаа юм үлсгэлэн өссөн гэх юм уу та тий. Хоолтой юу хоолгүй юу ийм маягаар юм өссөн. За ингээд сураад байжсэн чинь Маниагийн хувьд дахиад одоо хүнд зүйл тохиолдсон. За амьдралынхны ихний хүнд зүйл нь мэдээж жоохон ээж нь өнгөрөх байсан баг. Тий, санхүүгийн асуудалтай гэр бүл төссөн ээж нь өнгөрсөн. Тэгсэн хоёр дахь хүнд зүйл нь яасан бэхээр Зоровский гэдэг гэр бүлд Мания тэр гэр бүлийн хүүхдүүдийн одоо математик, физик, хими тьютер одоо багш, гэрийн багш болж утсан байна. За Зоровскийн гэр бүл бол тухайн үед айгу одоо чинэлэг гэр бүл байсан. Тэ айгу боломжийн гэр бүл байсан. За энэ гэр бүлд нэг чухал зүйл тохиолдсон хүү байсан. Тэр нь одоо Зоровский гэр бүлийн хүү. За энэ хүү бол өөрөө өнөөдөр Польшийн хамгийн алдартай математикч нарын нэг. Маш чухал математикч нарын нэг багхгүй. Тэгсэн энэ айгүй ухаантай гоц ухаантай хүүд нөгөө нэг манай гоц ухаантай Мари маань дурлаад энэ хоёр чи хоорондоо жан болоод энэ хоёр чи хоорондоо маш хүчтэй дурлсан баггүй. Маш хүчтэй дурлсан бүр амар хүчтэй дурлсан. Гэхдээ энэ дурлал айгүй харамсалтайгаар дууссан. За яагаад харамсалтайгаар дууссан гэдэг хэсэг рүү хоёлаа эхний хамтран ажиллагчаа танилцуулчаад тэгээд үргэлжлүүлье тийм ээ. За тэгье. За манай дэлхийн сууднуудын энэ удаагийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар за формалдыгийг дагуулаагүй ENF стандартын хавтан оруулж ирж байгаа Iron Circle компани маань оролцож байна. За тэгэхээр энэ ямар учиртай яадаг хавтан байгаад байна вэ гэхээр одоо за формалдегид гэдэг энэ бодис болохоор ерөнхийдөө ийм шатамтгай, эрүүл мэндэд маш хортой. За астмтай хүний шинж тэмдгийг нэмэгдүүлдэг. За ялангуяа одоо хүүхдүүдэд одоо хамгийн хортой нь хамар хоолой өвчлөл үүсгэн. За хавдартай айгу муухай үнэртэй ч тий. Айгу муухай. Одоо ингээд хашил машил хөдөлдөг. Яг үнэ. Ийм одоо бодис байгаа байхгүй. Тэр нь бол одоо энэ хавтан хийхэд одоо тодорхой хэмжээнд оролцдог. За тэгвэл эрүүл хавтангийн шинэ стандарт буюу одоо ENF нь одоо хамгийн сүүлийн үеийн технологиор хийсэн одоогийн байдлаар эрүүл хавтан гэдэг нэр алдрыг одоо хүртэх хэрэгтэй ийм шинэ стандартын хавтан байгаа. За ENF стандартын хавтан авчих юм бол одоо хамгийн эрүүл хавтангаар гэр бүл өөр хүүхдийн эрүүл мэндийг хамгаалсан гэдэгт итгэлтэй байж болно гэдэг юм байна. За тэгээ энэ бас ганцхан зөвхөн эрүүлэр зогсохгүй бас олон давуу талууд байна л да. За энэ мат гадаргуу бүхий одоо сайн чанарын өнгөлгөөтэй. За тэгээд өндөр дарал температурын нөлөөгөөр бэхжүүлсэн болохоор за мэдээж энэ хавтан хэлбэржилт нь бол энгийн хавтанг бодвол тогтвортой бат бүх. За тэгээд хотоохгүй те
Одоо нөгөө ийм яг үнэ. хавтангууд чинь ялангуяа ингээд нөгөө гэрт ийм одоо чинь манад байдаг модон ширээ бол айгу муу ихгүй. Энэс жоохон формалдгээд үнэртэй дээ тийм. Би тэгэхээр нэг гадуур нь нөгөө торно юугаар хийцэн. Би ч нөгөө айгу үнэр дэмзэг. Тэнгүүд ялангуяа тиймэрхүү нөгөө үнрүүд хийж чаддаг. Тэгээ формалдгээд болохоор ах яасан бэ гэхээр нөхдөө зүгээр л тэгээ тухайн хавтан гоё гялалзуулах гэд тийм юм түрхсэн. Дээр үед бол хүмүүс мэддэггүйсэн. Гэтэ өнөөдөр бол би тэр мэддэг болсон. Тэгээ энэ бол бит мүү. За бүр ингээд жоох хүүхд багаас үнэрлэх юм бол энэ чи баг багаар хөрөмтлөгцээр хагаад хавдар гэдэг бүр аюултай өвчний эрсдэл болох одоо тий эрсдлийг төрүүлдэг. Тэгсэн чинь энийг нь байхгүй болгочихоо. Тэр нь гоё болчихж байгаа. Амар эрүүл болчихж байгаа. Тэгснэ давхар ингээ хотоохгүй юм надад амар чухал байгаа байхгүй. Яг тэгэхээр би энд ирснээс ш нөгөө ноутбукээ номнуудтайгаа ширээн дээрээ тавьсаар ингээ миний ширээ ингээ аажмар хотоож. Гэтэл энэ чинь ингээ дараа нь юм бичгээд ч хэцүү. Дээр нь ингээ хоол цай ууж итгэж хэцүү. За бүр наазах нь эстетикийн хувьд агай муухай харагддаг байхгүй. Тэг гэрлөө орж ирэх тэн нэг юм яаж ицсэн юм байгаад тахаар цаанаасаа нэг юм тэг мэдгүй би болохоор ингээ жоохон цаанаас ингээ хямрах гаддаг байхгүй. Оо энэ нэг юм солих юмсан гэдэг. Тэр тийм юм байхгүй их надад агай гоё санагдаад байгаа. Тийм одоо энэ бас Монголд очихоор авд юм уу гэж бодоод байгаа шүү. Усан суурьт одоо тийм цавуу ашиглаж барьцалдуулдаг юм байна л да энэ хавтангаа. Тэгэхээр бусад ижил төрлийн хавтанг бодвол ус чигэнд илүү тэсвэртэй. Тэг ингэдэг байхгүй нөгөө нэг бид нар бол мэддэг шүү дээ. Паркетны шалан дээр ус асгах чинь хурдан арчаараа наач бөмбөж шүү гэл дандаа ярьдаг шүү дээ. Тэгсэн чинь нөгөө нэг манай гэрийн яг зурагтны доотлын тавиур дээр цэцэг тавьсан байдаг. Тэгсэн нөгөө цэцэгнийхээ усыг хэтрүүлээд хийчихээр гадуур нь жоохон гарчдаг юм байна л да ингээд нүхээр нь. Тэгсэн чинь яг тэр миний хайртай зурагтны тавиурны тэр хавтан тэр цэцэг тавьдаг хэсгээрээ пүмбийцэн байдгийн. Йоо одоо тэрийг хавтангийн тэр чигээр нь салих уу. Тэгэнгუთ л энэ нь болохоор барьцалдуулдаг юм нь болохоор тэр усан суурь цав ашиглаж байгаа учраас за энэ ус чигэнд илүү тэсвэртэй гэж байгаа надад бүр номер 1 таалагдсан. Тэгээ элдв үнэргүй даваа талтай гэж байгаа байхгүй юу. Тэгээ би ингэж бодсон. Би бас одоо яг хүмүүс ярьдаг л да одоо энэ бидний амьдарч байгаа орчин тэнд бүх энэ тавилгыг хийж байгаа материалаас хамаарат бид нэр олон жилийн дараа одоо ямар нэг гаж нөлөө үүсэх, хор тавдар үүсэх магадлалтай гэдэг бол ингэ сэтгэлийн мухарт амар айцтай байдаг. Тэгсэр нэ би болохоор бас үнэрт амар мэдрэг. Тэгээ одоо би ингэ нэгсэн нармаацсан байгааз. Тэгсэн чинь би за нэг хэд хоногийн өмнө нэг газар очиход би ямар үнэр үнэрлснээ мэдэхгүй. Ямар ч сан тэрнээс болоод би ингээ угсраад айгүйх найтаасан. Би уг нь бол харшилгүй. За тэгэл угсарч найтаасаар агаал найтаасандаа түүртэл нулимс гоожол нус гоожол нармаагаал тэгээ нөгөөх маань ингэж хөгжиж явсаар агаад одоо ингээд хоолоо хорсоод тэгээ одоо би чамтай нэвтрүүлэг хийж байгаа хоорондоо найтаач гэдэгээ л бодоод байна. Тэгэхээр энэ үнэр мөнөрт мэдрэг хүмүүст бол ингэж нөлөөлдөг байхгүй бүр. Тэгээ одоо ихтэй ингээл баг үнэрт мэдрэг биш хүн гэж ховордоо тий яг амар эмзэг мэдрэмтгий над мат шиг хүмүүс байж магадгүй хоёулаа шиг ч юм. Дээрэс нь юу гэхээр хүүхдүүд бол угаасаа үнэрт мэдрэмтгий гэдэг байхгүй. Тэгэхээр яг иймэрхүү одоо наацх нь ингээд тий усан суурьтай цав ашиглаж байгаа гэдэг чинь айгүй байгаль дээлтэй болчихж байгаа юм л та. Тэг угаасаа ингээ орчин үед чинь тий байгаль дээлтэй байх хэрэгтэй. Байгаль дээлтэй байна гэдэг чинь хүн өөртөө ээлтэй юм хэрэгжилж юм гэсэн үг. Яг үнэ. За манайхан тэгээ сонирхож байгаа бол одоо эднийхтэй яаж холбогдох вэ гэвэл 99-8087 9988 90-21 дугаар утсуудаар холбогдоод за Баянгол дөрөв 26 дугаар хороо Уранга офисын 404 татвар зочлоод бас илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах тавилга бүх юм шинжлэх гэж байгаа бол бас эдний хавтангуудыг сонгох боломжтой байгаа шүү. Хамтран ажиллагчдаа баярлалаа. За баярлалаа. Шууд очиод бараг ингээл үзчих юм бол мэдэгдэв юм дөө. Тэр нь баг дэртээ. За ингээд одоо нэг юм гонигтай хайрын түүх ярина. Манай маниагийн тухай. Тэр нь яасан гэхээр түрүүн хэлсэн шүү дээ. Манай 5 настайдаа ээжээгээ алдсан. Дээрэс нь багаасаа санхүүгийн асуудалтай өссөн. Нэгсэндээ одоо муухайгаар хэлэх юм бол те жоохон ядуу гэр бүл төссөн. Тэгсэн Зоровский нь болохоор эсрэг амар чинэлэг айлын хүүхэд. Тэгээд айгу гоц ухаантай математик. Тэгээд Польш айгу мундаг математикч болсон энэ залуу бол өөрөө. Тэгсэн энэ хоёр нэгэндээ дурлцсан. Бүр ингээд салж хацгааргүй те дурлсан. Тэгээд эн чинь 18 насны дурлал те нөгөө анхны дурлал анхны хайр нь явж байгаа байхгүй. Тэгээ ингээ маш хүчтэй дурлсан. Нэгэндээ маш их хайртай. Тэгээ Зоровский маниад санал тавьсан. Тэ нөгөө нэг гоё өвдөн дээрээс өвдөд бүгж үзүүлээ. Тэ хоёулаа гэрлээ. Цуг амьдрий гэж санал тавьсан ба. Харамсалтай нь мания манд зөвшөөрсөн ч гэсэн энэ хоёрын гэрлэлтийг Зоровскигийн гэр бүл зөвшөөрөөгүй. Тэгээд бүр Зоровскигийн гэр бүл Мари Кюриг маниаг хөөж явуулсан байна. Яагаад зөвшөөрөөгүй гэдэг нь айгүй юм гонигтай. Одоо яасан гэхээр өөрсдийнхөө хүүхдийг мөнгөгүй тэгээ инж бэлдэх чадваргүй
Тэгээд тэ ирээдүйд ямар нэгэн амжилт үзүүлэх нь ч тодорхой биш. Хамаг мөнгөө одоо тэ дүүгийнхэн сургалтын төлбөр өөрийнх нь талхныхаа мөнгийг зовж олдог ийм эмэгтэйд өөрийнхөө хүүхдээ суулгахыг хүсээгүй байхгүй хүүгээ. Тэгээд энэ хоёрыг зөвшөөрөөгүй. Энэ нь ерөөсөө энэ хоёрт хоёуланд нь маш хүнд туссан. За Маниад яаж хүнд туссан бэ гэхээр Мари Кюри бол энээс хойш Пьер Кюрийн нөхөртөөгөө нийлэх хүртлээр ямар нэгэн байдлаар одоо хүнтэй болцох гэдэг ч юм уу тий эрэгтэй хүнтэй ингэж нийлэх иймэрхүү байдлаар одоо харилцаанд ороогүй гэж намтрууд дээр нь гардаг юм билээ. Нөгөө талд Зоровский бол өөрөө мэдээж хүнтэй суусан, охинтой болсон. Гэхдээ Зоровскигийн нэг юм гонигтай түүх байдаг. Яагаад тэгэхээр Зоровский ч гэсэн өөрөө хүнд амьдрал үтсэн. Яг үүний дараа дайн болсон. За Польш бол ерөөсөн 1-2 дугаар дайнд хамгийн их одоо өртсөн улсуудын нэг те. Ялангуяа 2 дугаар дайн бол Польш гэдэг улсыг маш хүнд байдалд оруулсан. Бүр ингэсэн баг. Польшийн жүүдүүдийг Варшав хотоос хөөж явуулаад одоо тэг нацистын Герман орж ирээ. Тэгээ нэг юм хорих лагер шиг газар байлгаж жагаад дайн дуусаад буцаад гэртээ ирсэн Зоровский. За Зоровский бол энэ үед өөрөө хангалттай одоо нэр нь төгсөн математикч болцсон байсан байхгүй. Тэг ингээ гинт гэрээсээ хөөгдөл явсан. Тэг гэртээ буцаад ирсэн чинь гэрийн шатаг айцсан байсан. Ерөөсөө тэр амьдарч исэн байшингийн шатагаад өөрийнх нь 5000 гаруй хуудас 3000-аас 5000 гаруй хуудас математикийн гар бичмлүүд нь байхгүй болцсон. Шатаад алуу болсон. Тэг эргэж ирээд амьдралынхаа бараг 5-аас 7 жилийг буцаж тэр бүх юмаа дахиж шинээр бичгээд зарцуулсан. За энэ үед эхнэр нь өнгөрсөн байсан, охинтойгоо амьдардаг, охин нь бас ингээд хэцүү те. Энэ гэр бүл хэцүү байдалд орсон байсан. Тэгээ энийг хийж чадаа Зоровский яадаг гэсэн хэрэг 1932 онд Мари Кюригийн хөшөөг Варшав хотод байгуулсан баггүй. Тэгээд Зоровский ингээд өдөр цайны цагаараа хоолоо ингээд те цайгаа авч гараад Мари Кюригийн хөшөөний өмнө агүй юм гонигтай суудаг байсан. Тэгээ өдөр чинь тэнцээ сууж хоолоо идээд юмаа хийдэг гэсэн. Тэгэхээр энэчнээс Зоровский те амьдралынхаа сүүлийн мөчүүдэд ч гэсэн Мари Кюрид хайртай хэвээрээ байсан харагдаж байгаа байхгүй. Нөгөө талаас манай Мари Кюри маань Пьер Кюритэй нийлэх хүртлээр өөр хүнтэй ингэж те учир ургуулаагүй гэдэг ч юм уу одоо те өөр хүн дурлаагүй гэдэг маань Мари Кюри ч гэсэн Зоровскийд маш хайртай байсан илэрхийлж байдаг. Ийм гонигтай зүйл болсон. Магадгүй энэ хоёр нийлсэн бол юу болохыг бид нар мэдэхгүй те. Магадгүй энэ хоёр нийлсэн бол бүр амар гэр бүл гарч ирэх байсан ч юм билүү те. Ийм харамсалтай зүйл. Нөгөө манай залуугийн ээж аав бол бас л өрөвдмөр байдал гаргаж энэ эмэгтэйг одоо нөхрөө хүүхдийнхаа эхнэр болохгүй гэдэг шийдвэрийг айгу өрөвдөлтөө сэдв гаргаж зөвшөөрөөгүй энэ харамсмаар юм те. Тийм энэ айгу надад бол айгу гонигтай санагдсан. Гонигтай өстой гонигтай. Тийм. Тэгэхээр яг хуу энэн дээр бас нөгөө талаас тэр гэр бүл хэрвээ зөвшөөрсөн бол энэ гэр бүл ямар лаг байж болох те ямар мундаг гэр бүл одоо нэгсэндээ Мари Кюри гэдэг эмэгтэй тэр ээж аавынх нь одоо шаардлаганд хангалттай хүрэх байсан шүү гэдгийг Мари Кюригийн түүх өөрөө баталж харуулж байгаа. Баталж харуулж байна тийм. Тэг ингээд манай Мари Кюри өөрөө Парис хот руу сурахаар явсан. Яасан гэхээр манай хүн азтай тэтгэлэг авч чадсан. Сорбоны Парисын их сургуульд тэтгэлэг авч чадсан. Гэхдээ энэ тэтгэлэг нь өөрөө нөгөө төлбөрийн л өгдөг тий. Нэмж нөгөө хоолны зардал энэ төр гэсэн юм өгөхгүй. Өнөөдөр бол одоо ингээд тийм өгдөг. Өнөөдөр бол байдал ингээд хамаагүй дээр болцсон. Тэгээ би жишээ нь ингээд төлбөрөөс гадна хэрэглээний мөнгө энэ гэх мэт мөнгөд надад өгдөг гэх мэтчлээ. Ингээд ийм хамаагүй боломжтой болсон. Дээр үед бол байдал хэцүү байсан. Чи аргагүй шүү дээ. Нэгдүгээр дайн тэг болох гэж байгаа. Хоёрдугаар дайн гэдэг маш том асуудлууд байгаа юм чи. За ингээд 1890 онд Мари Кюри маань Парисын их сургуульд одоо сурах боломжтой боллоо. Гэтэл яг энэ тэтгэлэг нь ийм одоо зөвхөн төлбөрийн даан гэсэн учраас очиж чадаагүй. Дахиад мөнгө цуглуулах хэрэгтэй. Чинь нөгөө нэг тэг өөрийнхөө амжиргааг тэнцээ бас бүрдүүлэх хэрэгтэй шүү дээ. Тэгээ нэг жил дахиж ажил хийж явсан. Гэхдээ энэ үедээ их азтай химийн лабораторид ажиллах боломж олдсон байна. Гэтэл энэ химийн лабораторийн дарга нь хэн байсан бэ? Химийн лабораторийн нь одоо том босс нь хэн байсан бэ гэхээр Йосеф Бугуси гэдэг Польш химч байсан. Дөнгөж Польшд очсон. Энэ хүн маань өөрөө алдарт химийн үйлчлэх системийг бүтээсэн Дмитрий Менделевийн туслах байсан байхгүй. Энэ мундаг хүнээс хим сурах боломж олдсон байгаа юм манай Мари Кюри. Тэгээ нэг жил сураад Парис хот руу нүүсэн. За өстой жинхэнтэй их сургуультай сурах боломж нь олдсон.
За өөрөө энэ ч Парист очоод энэ Сорбоны их сургууль, Парисын их сургуульд сурж байхдаа Мари Кюри бол анхны эмэгтэй оюутан байсан. Тинчээ хамгийн анхны. Энэ үед ерөөсө хүмүүс айгүй сексист байсан баахгүй. Эмэгтэй хүн их сургуульд сурж болохгүй ч гэх шиг тий. Эмэгтэй хүн баг ингээд тий галтгоондоо хоолоо хийгээл хүүхдээ ингээл асраал байж ах ёстой гэдэг. За энэ бол Мари Кюри таалагдаагүй. Мөн аав нь Мари Кюриг их сургуульд сурна гэдэг юм маш хүчтэй дэмждэг байсан. Учираас явуулсан байна. Анхны юм эмэгтэй. За бүр сурж байхдаа тухайн Европ бараг тий Парис одоо Франц улс даяарх 20 хэдхэн эмэгтэй оюутнуудын нэг байсан. 20 хэдхэн шүү дээ. Бүгд бүтэн улс даяар 20 хэдхэн эмэгтэй хүн их сургууль сурна гэдэг чинь юу гэсэн үг юм бэ те? Юу гэсэн үг юм бэ хэвээр. Тэр би надад бол айгу мангар санагдаж байгаа байхгүй. Тэгээд яг хоо энэ бас Эйнштейнтэй их хүчтэй холбогддог. Магадгүй нэг өдөр бит хоёр магадгүй те дэлхийн суднуудын дараагийн улирал дээр ч юм Эйнштейний эхнэрийн тухай дугаар хийх байх. Тэр бол одоо ингээ Милева Марич гэдэг эмэгтэй. Милева Марич өөрөө Эйнштейний анхны эхнэр. Энэ хоёр өөрөө Цюрихийн их сургуульд физикийн ангид танилцсан. Гэхдээ энэ эмэгтэй маань өөрөө бас тухайн сургуулийн хамгийн анхны эмэгтэй физикийн оюутан байсан байхгүй. Тэгээ энэ одоо Милева Марич маань одоо супер патрон те өөрийнх нь айдал нь Мари Кюри гэдэг эмэгтэй байсан ба. Яг харамсалтай нь манай Милева Марич өөрөө ингээд физикийн одоо судалгаа хийгээд ингэж цаашаа явах боломж олдоогүй. За энийг бол янз янзаар тайлбарладаг. Яг одоо орон дээр Эйнштейний тухай дугаар исэн. Тэрэн дээр баг зэрэг дурдсан байгаа. Энэ магадгүй Эйнштейний бурууч байсан байж магадгүй гэдэг үнцэг тэнцээ бас байдаг. Нөгөө талаас Мари Кюри маань өөрөө бас ингээд гэр бүлтэй болъё гэдэг ч юм уу. Одоо яг энэ би гэр бүлтэй болно гэдэг нь буруу зүйл гэж хэлж байгаа юм биш шүү манайхаа. Ингээд хүмүүс юмыг ингээд ягаад ч юм говьлох гэдэг. Мари Кюри бол тэр талаас ингээд би гэр бүлтэй болохгүй. Би шинжлэх ухаанд хайртай, би шинжлэх ухаанаа хийнэ гэдэг ингээд Сорбоны их сургуульд анхны эмэгтэй оюутан болж орсон. За ингэхдээ Мари Кюри цаг тутам суралцдаг байсан бохгүй. Мэдээж айгүй мундаг ой тогтох чадвартай хүүхэд төрсөн. Гэхдээ энэ нь бүр ингээд юм гоц биш байхгүй юу те. Нөгөө Feynman дээр ярьж хахад Gell-Mann гэдэг нөхөр гарсан шүү дээ. 13 хил мэлтэй те. Schwinger гээд хоёр гараараа бичиж мичдэг ч гэж байгаа шиг ийм төрөлхийн гоц тарих биш. Энэ Мания маань өөрөө багасаа үргэлж сурдаг, маш шаргуу сурдаг оюутан байсан ба. Байнга сурдаг, тэгээ өөрийгөө байнга голдог. Тэгээ ингээ өөрийгөө голоод тэр их сургуультай очсон чинь өөрийгөө голж исэн ч зөв болж таарсан. Ягаад тэгэхээр бусад оюутнууд нь өөрөөс нь хол илүү явцсан. Математикийн ч хувьд, физикийн ч хувьд хол илүү явцсан оюутнууд байсан ба. Тэгээ ингээ суралцдаг. За ингэж суралцж байхдаа манай хүн чинь ингээ те одоо дахиад санхүүгийн асуудалтай. Аав нь тодорхой хэмжээнд мөнгө явуулна гэхдээ хангалттай биш. Чи нөгөө Польш мөнгөнд тэмдэх Парис руу евро руу шилжчихээр юу болох вэ те? Тэрнтэй адилхан шүү дээ. Тэгээ ийм хэцүү байдалд байдаг. Тэгээ бүр яадаг байсан гэхээр сурж байхдаа үйл халаалт ажиллаултгүй. Ягаад тэгэхээр халаалт чинь үнэтэй шүү дээ те. Тэнгүүд ингээд бүх хувцаа давхарлаж өмсөд тэгж суралцдаг гэсэн байхгүй. Тийм одоо шинжлэх ухааны тайртай тэгж үнэхээр ингээд шаргуу суралцдаг. За бүр ингээд суралцж байхдаа манай хүн юм идэхээ мартчихдаг. Хоол идэхээ мартаад тэгээ бүр ингээд хэд хэдэн удаа үлснөөсөө болоод ухаан алдаж унсан. Ухаан алдаад унтсан байхад дүүн ингээд олдог те. Өө чи юм идээч. Хоол идэгдэггүй. Гэхдээ энэ маань бас өөрөө давхар манай хүн өдөрт нэг удаа хоол идвэл их юм те. Одоо эсвэл нэг байсан шүү дээ. Ер нь бол те. Тийм хоосон хонохгүй хоёр идэхгүй гэдэг шүү дээ те. Монголоор тийм байсан байхгүй. Ийм хэцүү одоо байдал маш шаргуу суралцдаг ийм эмэгтэй байсан. Тэ маш хүчтэй. Гэтэ бас өөрт нь Кюриг юу гэж бодож байсан нөгөө энэ Сорбоны их сургуульд өөрөө багшилж исэн билүү? Тэгэхээр одоо тэндээс сурж исэн юм биш үү бас тий? Сүүлд нь тэгээд багш боллоо байсан. Сорбоны их сургуультай багш болж утсан байна. Тэгээ ингээд их дараа нь бүр ингээд багш профессор болж очихдаа анхны эмэгтэй профессор болчихсон. Харин тий. Тий. Яг энэ үедэд энд анхны гэдэг тодтголоод амар их явах юм. Тэгэхээр яг энэ үе нөгөө нэг ийм үзэл бодлыг ялан дийлж гарч ирсэн эмэгтэйчүүд бүр супер юм аа. Анхны л гэдэг. Маш хэцүү шттэ энэ чинь эмэгтэй хүнтэй их сургуульд сурна гэдэг бол хэцүү. Бүх тэнцээ байгаа профессорууд эрэхтэй. Дээрээс нь тэр үед хүмүүс юу гэж боддог байсан бэ гэхээр би ингээд энэ нэвтрүүлэг дээр дахиад хэлье. Эмэгтэй эрэхтэй хүмүүсийн тарихтай, эмэгтэй хүн эрэхтэй хүнээс төрөлхийн тархины хувьд одоо хөгжил дороо мороо гэдэг юм хаач байхгүй шинжлэх ухааны бүр
тэрийг ингээ баталсан гэсэн зарим хүмүүс ярьжсэн. Уучлаарай тэр шинжлэх ухааны факта гаргаад тэр пейпер тим судалгаа дэлхий дээр өнөөдөр хаач байхгүй. Яг уу тодорхой хэмжээнд тархины жин өөр байдгийг бид нар мэддэг. Гэхдээ яагаадыг бид нар мэдэхгүй. Мари Кюри бол эмэгтэй эрэгтэй хүмүүсийн тархи нэг нөгөөгөөс илүү дутуу одоо ингээ шинжлэх ухаан сурахад эрэгтэй хүн илүү шүү гэдэг юм худлаа шүү гэдэг баталсан хүмүүсийн нэг байхгүй. Тэгэхээр ерөөсөө тийм биш. Одоо нэгсэндээ эмэгтэй хүн мангар гэсэн үг биш байхгүй. Бид нар яг адилхан л тархины бүтцтэй тэнцээ. Тэр нь чухал. За ингээд тэр эмэгтэй хүн тэнцээ сурж байхад тэр үеийн ирчүүд таны юу гэж хардаг байсан бэхээр эмэгтэй хүн бол дорой, эмэгтэй хүн бол шинжлэх ухаан бараг ойлгохгүй, эмэгтэй хүн бол мангар гэж хардаг байсан. Тийм учраас тэр дарамт маш хэцүүтэй, маш хэцүү очдог. За өнөөдөр тодорхой хэмжээнд бид нар ингээд нэг юм ингэж харахаа болсон. Гэхдээ тодорхой хэмжээнд бас одоо ийм хүмүүс байдаг стил байдаг. Тийм учраас одоо бид нар 3 сарын 8 гэдэг өдрийг зориуд гаргаж ирж байгаа шүү дээ эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах ёстой. Бид нар бол адилхан тархитай, адилхан сэтгэдэг хүмүүсээ гэдэг. За нарийн ярих юм бол өнөөдөр бас ингээд юу өөрчлөгдөж байгаа гэхээр жишээ нь Америкт их сургуульд докторийн зэрэг хүртэл төгсөж байгаа ч юм. За наацхан бакалавр төгсөж байгаа эмэгтэйчүүдийн тоо эрчүүдийн тооноос илүү байдаг. Эрчүүд ингээд дундаас нь хаяа явчихдаг байхгүй. Дээрэс нь эрчүүд яаж эхэлж байгаа вэ? Энэ нь бол Америкийн асуудал болж эхэлж байгаа. Нэгэсэндээ боловсралтай эрчүүд тэнцээ байхгүй болоод байгаа байхгүй. Тэгэхээр боловсралгүй эрчүүдийг боловсралтай эмэгтэйчүүд тэнцээ тоодгүй. Одоо нэг юм жоохон муухай л та энэ бол. Гэтэ нэг юм асуудал бас үүсэж. Ер нь тийх байх л та. Өнгөрсөн үед бол энэ эсрэг байсан байгаа юм тий. Тэгэхээр ийм зүйлийг сүрж гарч ирсэн эмэгтэй. Тэгэхээр маш ухаантай ийм тий хамгийн гол нь өөрөө хайртай юм хийхээс гадна давхар тэнцээ эмэгтэй болж төрснөөсөө бол одоо тий би эмэгтэй хүн гэдгээсээ болж тэнцээ тэмцэх хэрэгтэй болчихж байгаа байхгүй манай хүн. Тэр нэг хэцүү байдалд байсан. Гэхдээ зарим одоо ингээд ухаалаг тий мундаг профессорууд бол тэгж харддаг. Тэгээ бүр ингээд нэг математикийн профессор нь Мари Кюриг одоо сумалсаар байгаад гэдэг чинь тий манайхан шахсаар байгаад анхны одоо хим физикийн ингээд төгссөнийхэн дараа манай хүнийг математикаар дахиад сурчихаа. Чиний математикийн мэдлэг жоохон болох нь гэхдээ чи авьяас та чи сурч чадна гэд тэгээ тэтгэлэг өгөөд дахиад ингээд математикийн ангид сургасан баг. За ингэж сурж байхдаа манай Мари Кюри юу хэрэгтэй болсон бэхээр лаборатори хэрэгтэй болсон Мари Кюри. За энэ үед манай Мари Кюри нөгөө тий насан туршийнхаа 2 дахь хайр Пьер Кюритэй танилцсан. Тэр хоёулаа 2 дахь хамтран ажиллаж танилцуулаад хөрвүүлээ. За тэгээ. За өнөөдрийн манай нэвтрүүлгийн 2 дахь хамтран ажиллагчаар манай Од мөндрийн алтан гишүүд та нар маань оролцож байна. Тэгэхээр алтан гишүүд гэхээр ямар хүмүүсийг хэлээд байгаа юм бэ гэж хүмүүс манд гайхчихж магадгүй мэдгүй байгаа хүмүүст нь хэлээд өгье. Алтан гишүүд гэдэг маань одоо бид нар бол 2024 оны 7 сарын 1-ээс 2025 оны 8 сарын 1 хүртэл юм уран бүтээлийн ингээд 1 жилийн илрэл явж штэ. 1 жилийн хугацаанд бид нар одоо шинжлэх ухаан танин мэдхүү мянган нэвтрүүлгийг үзэх сонсогчдод хүргэнэ гэсэн зорилт тавиад ажилладаг. За тэгэхээр та нэг удаадаа 100 мянган төгрөг төлөөд манай алтан гишүүн болох боломжтой байдгийн. Тэгэхээр ерөөсөө нэг нэвтрүүлгийг бид 100 төгрөгөөр үнэлж байгаа гэж үзэж болно. За тэгээд энэ нэвтрүүлгүүдийг одоо манай зөндөө олон хөтлөгчид маань одоо янз бүрийн сэдвүүдийн хүрээнд маш гүн гүнзгий судлаа та бүхэндээ хүргэж байгаа. Тэгээд одоо бол YouTube-ээр ч юм уу телевизээр ч юм уу нэвтрүүлэг үзэж байгаагаас гадна алтан гишүүд болсон хүмүүс маань тусдаа группт ороод тэгээд бидний энэ лайв эхлэхээс өмнөх лайв дууссаны дараах ч юм ийм алдаатай юутай итэн үзэн. За дээрэс нь Од мөндрөөс зохион байгуулж байгаа ямар нэг ивентүүдэд ч юм уу юм шууд оролцох боломжтой тийм гоё урамшууллууд дагалддаг. За тэгээ яаж алтан гишүүн болох вэ гэвэл та 100 мянган төгрөгийг Голомт банкны 30 15 15 19 42 гэсэн занданхүү эзэмшигчтэй данс руу одоо өөрийнхөө фэйсбүүкийнхаа нэрийг гүйлгээний утган дээрээ бичээд явуулахаар манай менежерүүд тантай эргэж холбогдоод алтан гишүүн болгодیں۔ За тэгээ алтан гишүүн болсон хүмүүс маань одоо ойрын хугацаанд гэвэл манайхаас маш гоё ивент зохиох гэж байгаа. Тэнд одоо өнтөлбөргөө оролцоод Од мөндрийнхэнтэйгээ хамт байх нь байна. За айгүй гой боломжууд нээгддэм юм аа. Тэгээ алтан гишүүдтэй бас байнга баярлалдаг шүү. Зөндөө олон алтан гишүүд байгаа бид нартаас. Тийм ээ. Тий. За баярлалаа. Яг алтан гишүүд болох юм бас нэг гоё юм юу вэ гэхээр одоо ингээд би бол ер нь жоохон төвчээр муутай болцсон хүн. Юм хүлээх айгүй хэцүү байдаг байхгүй юу надад. Тэгээ ингээд нөгөө юм хүлээх шаардлага гарчаад би өөр юмнууд хийж эхэлдэг. Ном уншдаг ч юм уу, тооцоогоо хийдэг ч юм уу ингээд эсвэл кино үздэг ч юм уу тий. Тэгэнгүүт манай алтан гишүүд яг одоо нэвтрүүлэг явж байгаа лайвыг шууд үзнэ.
Тэгэнгүүт одоо ч өнөөдрийн нэвтрүүлгийг бит хоёр эхлүүлэх гэж 3 удаа фейлдэж байгаа тийм ч Тийм шүү дээ. би ингээ микрофон залгахаа мартцсан байсан гэдэг ч юм уу тий. Тэгэхээр ингээд ийм фейлүүдийг шууд харна. Дээрэс нь шууд комент бичээд шууд харилцах боломжтой байдаг. Тийм. Тийм учраас илүү юм одоо амьд мэдрэмжийг тэнчнээс авах боломжтой байдаг шүү. Яг үнэ. Алтан гişүүдтэй баярлалаа. Мөн алтан гişүүд болоорой гэж хүсье. За Тэр яг бас тий алтан гişүүд болохын бас нэг надад одоо хувийн өнцгөөс хамгийн чухал таалагддаг юм юу гэхээр яг энэ саний Мари Кюригийн түүх тий. Мари Кюриг тэнцэн математикийн профессор дэмжиж чинь тэр сургууль ингээд дэмжиж чинь энэ ухаантай хүн биш үү гэд тэр нь одоо дэмжиж байгаа нь ингээд санхүүгээр дэмжиж байгаа шүү дээ. Тэгэхээр ямар нэгэн шинжлэх ухаан, ямар нэгэн эрдэмтэн, ямар нэгэн сурагчтай энэ зүйл бол санхүү бол өнөөдөр тий хүний ингээд хэрэглээ. Энэ бол ингээд хүнийг тодорхой хэмжээнд гавлж идэг зүйлүүдийн нэг. Тэгэхээр тэр хүн тэр боломжийн тэр санхүүгийн эрх чөлөөгийн ч юм уу санхүүгээс ямар нэгэн хамааралгүй болоход өччих юм бол Мари Кюри шиг лаг хүн болох боломжийг өгч байгаа байхгүй. Үүнтэй адил манай ингээ алтан гişүүд болж байгаа нь тэр давуу талуудыг авахаас гадна бидрийг тэ ингэж одоо санхүүгээр дэмжиж байгаа нь энэ нэвтрүүлгүүдийг хийх боломжийг олгож байгаа. Нэвтрүүлгүүдийг сонсож байгаа хүмүүс маань сонсоо тэр дунд магадгүй ирээдүйн Мари Кюри байж ч магадгүй тий. Тэр хүн сонсох боломжийг олгож байгаа гэдэг нь маш чухал байдаг шүү. Үнэ. За ингээд тэгээ ярианыхаа төгсгөлийн хэсэг рүү оръё. Өнөөдрийн яриа маань 2 хэсэгтэй. Тэгэхээр нэгдүгээр хэсгийн төгсгөлийн хэсэг шүү манай. Тэгэхээр ингээд Мари Кюри математикийн ангид ороод сургуульд сурсан. Манай хүнд лаборатори хэрэгүүлсэн. За энэ дунд нэг зүйлийг дурдах хэрэгтэй. Мари Кюри ингээд тийм нэг юм одоо эмпати байхгүй ч юм уу тиймэрхүү юм шиг хүмүүс санагддаг. Гэтэл үгүй. Юу байсан бэхээр Мари Кюри өөрөө Парист очоод тэг ингээд өөрөө хэцүү байгаа штэ тэр чинь өөрөө хоолгүй нөхөр тий хоолтой үгүй тодорхойгүй тэгээ ингээд хувцаа давхарлаж өмсчиж өвлийг давж туулдаг ийм хүн байсан мөртлөө энэ чинь гадаадд сурж байгаа хүмүүсний асуудал гардаг нь юу гэхээр одоо битгэршдэг монголчууд битгэрх гэдэг тий гэрээ санаад ганцаардаж эхэлдэг одоо би бол тэгдэг тэгээ заримдаа ингээд нойр мөр байхгүй болчдөг байхгүй айгүй хэцүү ингээд найзууд руугаа залган тий хүн чинь ингээд орой уцаар ярина тий тэр ингээд найзуудаагаа санд гэр бүлээ санаж эхэлдэг тэгэхээр тэр оюутнуудад Мари Кюри тусалдаг байсан байхгүй ярилцдаг тий цуг хоол идэг ингээд гадар нэг цуглаан зохион байгуулалт байсан байна энэ нь өөрөө тэр хүмүүсийн ингээд тий тэр хэцүү байгааг мэдэрдэг байсан байхгүй тэгэхээр эн чинь нэг юм робот шиг тий чат GPT шиг нөхөр биш байхгүй гэж амар хүнлэг санагдаж шít. Тийм хүнлэг хүн байсан гэдгийг харуулдаг. Гэхдээ ингэж яагаад одоо ингээд хичээлээ амар хийгээд эхэлсэн бэ гэхээр мэдээж энэ хүн чинь бас хичээл нь хэрэгтэй тийм амьдрал нь хэрэгтэй шүү дээ. Тэгээ ингээд тодорхой хэмжээнд нөгөө балансыг барьж эхэлсэн байна. Тэгэхээр охиных нь бичвэр дээр бол ингээд тодорхой хэмжээнд тэр намтар ном дээр ээжигээ бол их хатуу хүн байсан гэдэг. Нөгөө талаас бас ийм зөөлөн шин чанаруутай байсан гэдэг. Мөн зөвтгдөг ийм зүйлүүд одоо өөрт нь болсон учраас энэ хүн маань ийм байдалд орсон байж магадгүй гэж тий. Ингээд лаборатори хайгаад одоо ингээд ажилламаар байсан. Яг тэгэхээр Мари Кюри Беккерелийн пейперийг уншицсан байсан байхгүй. Хүмүүс Беккерелийн нээсэн тэр өнөөдөр цацраг итгэх гэж нэрлэж байгаа зүйлийг хүмүүс бол тухай тоогоогүй. Энэ нэг сонин нэл биш байхгүй. Мари Кюри юу гэж бодсон бэхээр энд нэг нууц байна тий. Энэ хинч тоохгүй байгаа энэ ч ямар нэгэн онцгой нууц гэж магадгүй юм байна гэж бодсон ба. Тэгээ тэрийг ингээд бушуул тэрэн дээр ажилламаар тий догдолцсон. Тэгээ ингээд лаборатори хайж явсан. Гэхдээ бас ингээд хүмүүстэй харьцахад хэцүү. Ягаад тэгэхээр польшуудад ер нь тухайн Парисын хүмүүс их дургу. Тэгээ төрөлхийн одоо нэг монголчууд ягаад ч юм хятадуудад дургу тий. Ягаад ч нэг юм дургу байдаг шиг ингээд польшууд дургу байсан ба. Тэгээд Польш физикч нэг одоо хүлээн авалтан дээр манай Мари Кюриг одоо Мари Кюригийн хувьд маш чухал хүнтэй танилцуулсан. Тэр юу гэж бодсон гэхээр тухайд Пьер Кюри маань өөрөө нэг лабораторийн ахлагч байсан байна. За дээрэс нь ер нь тодорхой хэмжээнд нэр нь гарцсан эрдэмтэн хүн байсан. Тэгээ Пьер Кюритэй танилцуулсан. За энэ хоёр маань нийлээд цуг ажиллаж эхэлсэн. За гэхдээ ингээд их хэцүү байдалтай. Ягаад тэгэхээр Пьер Кюри болохоор юм те ерөөсөн Мари Кюригийн тэр гоё шинжлэх ухаанд хайртай тэр шин чанарт нь шууд л дурлсан байгаа байхгүй тэнцээ. Тэгэл жан болох гол те нэг одоо нөгөө орой жишээ нь зориуд ажиллаа ингэж удаашруулж те ингэж хоёулахнаа үлдчих гээл те одоо би нөгөө нэг номын сан руу агсан бүтэнсэнд байнга очдог байсан шиг те ингээл тэнцээ юм шалтгаан болоод ингэ байгаад байдаг. Мари Кюри мангар хүн биш шүү дээ те ухаантай юм Пьер Кюри ингээд ингэ мэддэг. Тэгээ ерөөсө халгаадгүй яг бүр ингэ хилчдэг. Таны над руу харж байгаа харц чинь нэг л өөр байна. Тэ? Та бит хоёр бол ажлын юм шугамтай
Ямар нэг юм байхгүй. Тэгсэн Пьер Кюри болохоор үгүй чи би ийм туршилтын лабораторид тэ багаж хийсэн чи энийг ашигладаг гэхээр та яагаад надад хамтран ажиллах одоо юу гэдэг юм те. Тэр чи ингээд нэг талаар айж байгаа байхгүй юу? Би эмгтэй хүн, энэ эрэгтэй хүн миний нээлтийг надаас хулгайлчвал яах юм бэ? Энэ хүн миний амьдралд орж ирээд Зоровский надад ийм хэцүү байдалд учруулсан шиг тэр хэцүү зүйлийг надад дахиад өгчүүл яах юм бэ гэдэг айдас дотор нь байгаа. Дээрээс нь тухайн Мари Кюриг ингээд сурж явах сургуулийн профессорууд Мари Кюриг юусэн ингээд хүн гэж хүлээж авдаг. Эмэгтэй хүн гэдгээс нь болоод тэг өөрийнх нь хийсэн туршилт муршилтын маргааш нь ингээд дундаас нь зогсооч хийчдэг. Тэр чин аимшигтай муухай юм бохгүй ерөөсөө тий. Тийм дормж тэр чин бол ингээд шинжилгээний хүн доромжлол бохгүй. Тэгэж айдаг. Тийм учраас ингээ халгаадгүй байсан. Гэтэ бид нар өнөөдөр түүхийн үед тэр хоёр ингээд нийлснийг мэднэ. Тэгээд яаж энэ хоёр ингээд яаж манай Пьер Кюри, Мари Кюригийн харцанд өртөж чадваа гэдэг маань дараагийн хэсэг дээр яригдана. Үүний дараа дараагийн хэсэг дээр бид хоёр юу илүү төвлөрж ярих вэ гэхээр Мари Кюри гэдэг эрдэмтнийг өнөөдөр хоёулаа Мари Кюри гэдэг нүдээр харах гэж хичээлээ тий. Дараа нь Мари Кюри маань тэгвэл Ив Кюри гэдэг энэ эмэгтэй нүдээр хэн байсан бэ гэдгийг харах гэж хичээнэ. За энд нэг зүйлийг сонирхолтой санагдана. Яагаад би ингээд Ив Кюригийн нүдээр харах гэдэг вэ гэхээр Мари Кюри, Пьер Кюри маань өөрөө физикч, химч, тий байгалийн шинжилгээний өмнөс Нобель авсан. За Ирин Кюри маань өөрөө Жолиот гэдэг физикчтэй суугаад энэ хоёр маань бас өөрөө байгалийн ухааны салбарт Нобель авсан. Энэ заншилтэй баг ингээд юм удам болох гэдэг шүү дээ тий. Байгалийн шинжилгээнд ороод Нобель авчдаг. Энийг Ив Кюри эвдсэн баг. Ив Кюри маань өөрөө сэтгүүлч хүн байсан. Дайны газрууд дээр очдог, үлсгэлэн болж байгаа газар очиж амьдрал тэнцээ өөрөөр ямар байдаг юм бэ? Тэрийг дэлхийд харуулахыг хүсдэг. Тийм сэтгүүлч хүн байсан. Тэгсэн нэг сонирхолтой юм нь юу болсон гэхээр Ив Кюри маань өөрөө тухайн үеийн нэгдсэн үндэсний байгууллагын дарга тий энэ их тайвныг сурчилдаг, их тайвныг дэмждэг, их тайвны төлөө ажилдаг залуутаа суусан. Гэсэн чинь нөгөө залуу нь их тайвны Нобелийн шагнал авсан. Тэгэж энэ ингээ удам энэ Нобелийн шагнал авсан юм сонирхолтой. Тэгэхээр дараагийн нэвтрүүлэг дээрээ энэ Кюри гэдэг гэр бүл маань Ив Кюри гэдэг нүдээр ямар гэр бүл байсан бэ гэдэг нь хэлцгээе. Ерөнхийдөө бол бүр яг тэр охиных нь нүдээр ээжийг харах гэж байгаа юм байна тийм үү? Тийм. Охиных нь зүгээс. Тэгэхээр би бас нөгөө нэг надад хамгийн сонирхолтой гоё санагдчихсэн юм Нобель авахтаа яг хин физик аль-алинаар Нобель авчихсан тийм манай Мари Кюри. Тэр нь айгуу гоё санагдчихсан. Тэгснээ хүүхдүүд нь Нобель авцсан жаах шиг. Тэгэд одоо нэг охин Нобель аваагүй ч гэсэн тэр бичсэн ном нь бол бас нэлийн сенсац болсон ном юм билээ шүү дээ тийм ээ. Тийм. За дараагийн нэвтрүүлгээр гоё. Тийм. Дараагийн нэвтрүүлэг дээр дэлгэрэнгүй яриа. За надад ингэ санагдлаа бас нэг баярлаа гэсэн чи юмэрэд идэг би бүр дуусгадгүй гэж. Нөгөө эхний удаад нөгөө ээж нь яг өвчнөөсөө болоо жоохон хүүтэ хүндий ойртохыг хүсэж байгаа ч гэсэн яг тэр нөгөө тэрвэрлт ч юм уу халуун дулаан ор амьсгалыг өгөөгүй. Гэтэ хүүхд мэдээд хүсдэг байсан байгаа. Одоо энгийнүүдээр харахад тэгээд байжсэн аягүй жоохонд өнгөрцөн. Тэгэн гутал манай хүн болохоор юм шашингүй ч юм шиг тэ нэг тийм болцсон шүү дээ тий. Тэгээд тэр байдал тий дараа нь тэр нөгөө хүнд маш их хайртай болж хахад тэр хайр дурлал нь бас л бүтээгүй байдал нь жоохон хатуу тэгээд жоохон итгэхгүй шинжтэй болгож хахад одоо Пьер Кюри бол үнэхээр хайртайгаа баталж ижил авч суусан байх гэж бодогдод аим. Дараагийн дугаарыг хүлээж чинь. За баярлалаа. Дараагийн дугаараар иргэн олццгаая. За шинжлэх ухаан таны мэдхүү од мөндөр сувг үзэг сонсогчид та бүхэндээ дэлхийн суднууд нэвтрүүлгийн хүргэлээ. Та бүхэн нэвтрүүлгийн NTV телевиз болон 83.3 179 хос төлөвлөгөөнөөр хүлээн авч сонслоо. За өнөөдрийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар маань за формалдыгийн дагуулаагүй хавтанг оруулж ирж байгаа Iron Circle за мөн од мөндрийн маань алтан гишүүд ивенттэд оролцлоо. За студид сонирхолтой нэвтрүүлгээ хүргэсэн Хятад улс Ланжаа хотоос холбогдсон бэлгүүндээ баярлалаа. За дараагийн нэвтрүүлгээр олцъя. Баярлалаа, баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр суваг энэ мэтлэн танин мэдхүн мянган хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүг түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд таньдаг өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр дэмжснээр
Шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай үргэлжлэх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 1942 30 15 15 1942. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандвалснаар Одмон дөр сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.